Дараагийн мэдээлэл хүргэе. Ахмадуудын шаардлагын дагуу улсын хурлын дарга учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар Монгол банкны удирдлагууд болон арилжааны банкуудын төлөөлөлтөд өнөөдөр уулзлаа. Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байдаг. За зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-ийг зээлийн төлбөрт суутгуулж үлдсэн 17% орлогоороо им тариа ойр зүрийн хэрэгцээг хангахад хүрдэг байна. Зарим ахмадуудын тэтгэвэр төрчихтэй зээлээ төлөхөд зориулагдаж байгаа юм а. Тэтгэврийн зээлтэй холбогдуулаад ирсэн өргөдөл гомдлыг хилцэнтэй холбогдуулаад Төв банк, Замун хаан банк, Төрийн банкны удирдлагуудтай уулзлаа. Монгол банкнаас тэтгэврийн зээлийн эрсдлийн жинг 150% болгон тогтоосон байдаг нь энэ чанаргүй зээлтэй ижил түвшинд байгаа асуудлыг анхаарч харах. Дээрэс нь заавал байлгах нөөц. Монгол банкны мөнгөний бодлогын ороогоор тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцвүүц хэмжээний их үүсвэрийг чөлөөлөх боломжтой эсэх тухай энэ өргөдлийн байнгын орооноос гаргаад байгаа асуудлыг заавал байлгах нөөц тооцох их үүсвэрээс одоо хэрхэн авч шийдвэрлэх вэ гэдэг дээр тодорхой шийдвэр гаргаад явах нь зөв гэдгийг бол бид нар нээлттэй ярилцсан. Тэтгэврийн 18 хүртэлх сараар авсан байгаа тэтгэврийн зээлийн хугацаа 36 сар болчвол сарын ачаалал бол буурчна. Сарын ачаалал буурчвал түүнийг нь захид зээл авахд биш, нөгөө им тариагаа авахд, нөгөө талах сүүгээ авахдаа зарцуулах. Ийм л бодлогыг барья.